Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс Гайлийн ерөнхий газрын харьяа, замын үддэх Гайлийн газрын, Гайлийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн 3 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ. Тодруулбал эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулan ашиглаж бусдаас их хэмжээний хахуул авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байгаамаа. Эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын хүрээнд замын үддэх Гайлийн газрын 40 гаруй Гайлийн улсын байцаагч, Гайлийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуй нэгж хувь хүнийг хамруулан нэгжлийн ажиллагааг зохион байгуулж өнөөдрийн байдлаар 3 с жигтнийг баривчлах арга хэмжээ авчээ. Гайлийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон Гайлийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрүүгийн хуулийн 22-ийн 1, 22-ийн 4-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний хахуул авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд авилгатай тэмцэх газрын мөрдөгч нар Дорногов аймгийн Сайн Шанд сум Гайлийн ерөнхий газрын харьяа замын үддэх Гайлийн газарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулаад байна. Тэгэхээр авилгатай тэмцэх газраас 2026 оны 4-р сарын 21-ний өдрөөс эхлэн Гайлийн ерөнхий газрын харьяа замын үддэх Гайлийн улсын байцаагч нарт холбогдох нийтдээ 3 эрүүг хэрэгт бол мөрдөн шалгах ажиллагааг явууллаа. Гайлийн газрын нэр бүхий албан тушаалтнууд болон Гайлийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдаас их хэмжээний ахуул авсан. Тухайн гэмтрийг үйлдэхдээ гэмт бүлэглэл зохион байгуулсан байж болзошгүй гэдэг үндслээр авилгатай тэмцэх газрын мөрдөгчнөр Дорногов аймгийн Сайн Шанд сум болон Гайлийн ерөнхий газрын харьяа замын үддэх Гайлийн газарт мөрдөн шалгах ажиллагааг өнөөдрийн байдлаар 3 дахь өдрөө үргэлжлүүлээд явж байна. Өнөөдрийн байдлаар бол 4 этгээд саатуулан шалгаж байна. Үүнээс 3 этгээдийг ялагчаар татсан байгаа. Ингэхдээ ахуул өгсөн авсан гэдэг үндслээр ингээд цаашаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тэгвэл манай улсын хувьд өнгөрөх 2024 онд авилгын төсөөллийн индексээр 114 дугаар байрт ирэмлэгдэж байсан бол 2025 онд авилгын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дугаар байрт оржээ. Ингэснээр 10 байраар угарсан үзүүлэлттэй байна. Авилгын төсөөллийн индексийг тогтоохдоо 8 их сурвалжийг ашигласан бөгөөд 100 онооноос 31 оноо авч энхүү үнэлэгдэжээ. Манай улсад хууль эрх зүйн орчин байгаач хэрэгжилт хангалтгүй, зарим тохиолдолд ялгууртай үйлчилдэг байна. Иймээс хуулийн хэрэгжилтийг хангах тэгш шударга байдлыг сайжруулахад онцгой анхаарч байж энэ төрлийн авилгын хэрэг буурна гэдгийг хэлж байна. Одоогийн байдлаар бол өдөр ингээд өсөж буурж явж байгаа. Боловч 32 оноо буюу түүхэн доод оноотой түүхэн доод ирэмбэлтэй байна. Яг өнөөдрийн байдлаар. Тэр хууль хэрэгжилт рүүгээ бид нар илүү анхаарах хэрэгтэй. Тэгээс яг ингээд томьёолцсон хууль тогтоомжийн үед бол манайх ер нь бол гайгүй сайндаа ордог байхгүй. Авилгатай тэмцэх газарт өнгөрөх онд 3040 гаруй өргөдөл гомдол иржээ. Үүний 30 орчим хувь нь аж ахуй нэгжүүдээс ирсэн байна. Авилгатай холбоотой гэмт хэргийг төрлөөр нь авч үзүүл эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд 65 тохиолдол бүртгэгдсэн бол энэ онд 84 тохиолдол бүртгэгджээ. Энэ үзүүлэлтээс харахад манай улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байгаа юм а.